тааны дуу би бол харагдахгүй. Тэнгүүтлээ таны энэ дуу мөн барыг сонсох. Тийм үү. Гол шүү дээ. Энэ гарах. Бодгоо. Бодгоо. За та ингэсээ харагдаж байна. За тэгээ болж штэ. Би харагдаж байгаа юм. За эхлээд бүгдөө нэг 3 хэсэг нэг 6 7 асуултаа 3 хэсэг нэг тест ажиллаад тий заа юу. За одоо харж байна уу? Дэлгэс гараад ирсэн байгаа үстэй. За энэ аюунд харагдаж байна уу? Эний чинь томруулахаар яа гэм бэ бүгний минь. Яг болгоноос нь зэрэг одоо энийг бүр томруулчихаа. За. Одоо яаж томруулахаараа сарнаад идэм бэ? Харагдаж байна одоо? Хин харахгүй байна. Харагдахгүй байна уу? Тэгээд хараад хийхэд болж байна болохгүй байна. Ой, яа юм аа нүдчих яасан гэсэн юм бэ? Би хичээлээд яасан бэ? Харагдахгүй байна. Микэтэр хаач заяа. Тэгэхгүй болохоор энд нөгөө нэг хажуудалд нэг бас юм хийгээд тэгээ жоохон төр нэг юм гэх юм шиг байна. Тэгээ гайвуулж байгаа хөө. Та нараас наадгаа харж заяа. Хараад хийхээ хийж юм уу хүлээж юм. Хийж юм. За хийж. Та нар өөртөө ингээ бичээд дуусчаараа багшаа ганцаад болцлоо гэлчихгүй заяа. Хэсэг харагдаж байна уу? Ингээд одоо ихнийх нь үндсний бичгээр өчгөд аль хэсэгт байгаа үйл үндсүүд дэвсгэр дүүсгүй гэж гэрэлээр өгсөн байж. Энэ бол харагдаж байгаа хүн. Болж байна уу? За чи шууд дугаарлаад 1-р хэсгийн 1 2 гээд дараалуулаад юугаа тавиад чи ингээд энэ тестийг ажиллах юм. Та нар ажиллаж чадах нь гончгоо харж байна уу? За хийгээд гэтээ. Гончгооч одоо баг бичиг болчихсон байна. За ерөөхдөө уншаад яс юугаал хариулаад яв. Алийг сонгох вэ гэж бодож байгаа. Нэг удахгүй шүү. Нэг тестэн дээр нэг минут авах болох уу? За одоо харчээ цагаа. Энийг юу хаасан чи? тэгэл энийг бас мэдээд дуусгах юм. Яасан դա мэдээд дуусгах. Яасан чи? Яасан чи? Баяраг байна. За цаас гэж ядах юм бол цаас гэж хэлэх юм. Чи чинь боо аваадсан. Харин гүг тэр боо мууч яг тэгээ идэ бодсон бол чинь хатмын том их чинь бүү бэлэг бэлдээ яваад чинь сэдв мах юм. тэгэл бодоо дараа нь орлож байгаа юм. За болцсон. Бүр ядрах тийм. Томик нэг ярьж байгаа. За одоо нөгөө энийг юу доош хаш. бүр бодож юм. За дуусч гэнэ үү? Таамаг хийсэн.
За энэ слайд дээр нэг ажилласан уу? Яасан? Одоо 2 сарын 15-наас өгөн танхимаар авъя гэжсэн чинь болсон. Тэгээд яг ийм маягаар бол яваад байгаа гэдэг байна шүү. Тэгэхээр яаж юм болж байна уу танаас? Ерөөсөө бол ингээд тийм хуваар гаргачаал яг энэ хуваарийнхаа дагуу. Гэтэ хуваараа нэг жоохон өөрчлөх яах вэ гэдэг нөгөө ангиж мэгч танаас асуугаад байгаа биз? Тэгээ одоо юунууд гинэ? Та нар өөрсдөө саналаа хишээ. Аа? Тийм нөгөө олон багш нар чинь бас юу юм бэ л олон багш нар зааж байгаа учраас хуваар гэж бас байх хэрэгтэй юм байна. Тэгээд та нар өөрсдөө яаж ямар байна гэдэг юм ангийнхаа багшд хэлэхгүй юу? Тэгээ одоо өнөөдөр л хэлэхгүй бол тэгэл ерөөсөө дараагийн хуваар ингээд гарчна гэдэг юм шүү дээ. Жишээлбэл их сайхан багшийг заагаад дуусны дараагаар би үргэлжлүүлээд явхаар ингээд хүүхдүүдэд арай зүгээр юм уу гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр болно үсттэй. Тэрийг анги өдөрсөн багштай сайн хэлээд хүүхдүүдээс ийм санал ирж ингэж ингэ. Тэгээ ер нь бол одоо нэг танхимаар авахгүй учраас сонгоныхоо давтлагыг бол яг ингэж яваад бай гэдэг байгаа шүү дээ. Болж байна уу? Тэгээд бид нар чи ингээд сургууль дээр ирээл энэ дээр ингээд юмаа заагаад тайлбарлаад та нартай ингээд ярилцаал ингээд яваад байна. Тэгээ одоо аймаг бас юуж байгаа хичээл бэлдэнэ гэсэн. Аймгийн хэмжээнд. Тэгэхээр бас ингээд сургуулиас багш нар ингээд хууралцсан. Тэгээд багш нар нь бас хичээлээ бэлдээд ингээд бас тавих юм гэлээ. Тэгээд тэр аймгийн хичээл яг хизээ тавигдаж явах нь уу? Улсын хэмжээнд явагдаж байгаа теле хичээл хэдийд нь явагдах юм. Манай сургуулийн дотоодын өөрийн багшийн өгж байгаа багш нарын өгж байгаа давтлага хизээ яах юм гээд ингээд хойруудаа харж байгаа аль болохоор энэ давтлагыг зөрүүлж тавина гэсэн зорилготой байгаа байхгүй. Одоо тестүүд ажилласан уу 3 хэсэг тесттэй? Болцсон уу? Хурдан ажиллаад дуусчих. За тэгээд эргээд бас энэ дээр ярилцсан энэ одоо яг яаж харах хэрэгтэй байсан бэ гэдгийг би тайлбарлаад бас юуд явууч та. Тийм. Болно. Одоо би энэ 3 хичээлийг янзлаад түрүү чи 2 хичээл чи угаасаа бичлэг хадгалсан байгаа. Тэгээ өнөөдрийг болоод ирэхээр энэ ч гэсэн хадгалагдаад явжлаа гэсэн үг үстэй тий. За өнөөдөр жоохон янз бүрийн юм дундуур нь ярьчих шиг боллоо. Энэ хичээлээ бас та нарт юугаа тавьчих. Тэгээд тайлбартайгаа яваад яг нэг самбар мамар дээр тайлбарлаад бичиж явсан нарыг дээр өгөх шиг үт юм л шүү дээ. Тэгэхгүй болохоор ч ганцхан юм ийм слайд гарчаад ингээл бас багшаас асуух зүйл гарна шүү дээ. Одоо л өнөөдрийн хичээлдэг бүгдөө ингээд асуугаад ярилцаад явчмаар л байгаа байхгүй юу? Би ингээд яриад ахаар хүүхдүүд сонсож байгаа юм уу юу? Ойлгож байгаа юм уу юу гэдэг нь бас юу гэхгүй. Ингээд жоохон задгаа байвал зүгээр юм болов гэж бодоод шүү дээ. За дууссан гэж ойлгох уу? За тэгээ өөрийгөө одоо ямар ч байсан юугаар засаадах та. За одоо өөрийгөө нэгдүгээр хэсгээр 6 тест байсан. Нөгөө хоёр дээр нь 7 тестээс ингээд ерөнхийдөө 20 онооны тест байлаа гэж бодоход чи хэд авсан бэ гэдгээ өөрөө яах нь. Ингээд юу батах та хүмүүстээ. Өөрийгөө нэг засаад нэг өөртөө үнэлгээ өгөөдөгтөө. Тэгээд эндээс алдсан алдаан дээр чинь бас ярилцъя гэж бодож байна.
амар дуртай. За засаа дууссан уу? Оюун дээр дууссан уу? Миний дуу сонсогч байгаа үстэй. Бисээ дуу муу. Болцсон уу? Яаж ийн ямар алдаа гаргаж ийн гэдэг бүгдөө харах уу? Яа. За эхний нэгдүгээр хэсгийн эхний асуултан дээр кириллээр өгсөн байна. Тэгэхээр зарим оны тестнүүд дээр яг ийм кириллээр үйл үгийнх нь язгуур үндсийг өгсөн юмнууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр магадгүй бас ингэж орж ирэхгүй гэвэл баталгаас байхгүй. За та нар энэ дээрээс алийг сонгосон нэг дээрээс. За вэ дээр дандаа яаж байна? Дандаа үйл одоо гів хүчээр хөгсөн үйл өнцөг байж байна. Одоо энэ 5 үгийг л хичээлчилж болж шүү дээ. Бос гэхэд эсэр дэвсгэрэл төгсдөг, чир, өг, судал, судуул гэж бичдэг тий, дад гэдэг. Бус нь бол холимог байгааг харж байгааз. За энэ хоёр дээр хоёрын даалгаврыг тайлбарлуулах уу? За аль хэсэгт байгаа бүх залгуур хуйлгаж үсгээр хэлсэн бэ гэхээр хуйлгаж гэж хэлээд байгаа нь гид савдаг гоотой бүтээвэр байл гэж асуусан. Хар үгээр ярих юм бол тэгж асуусан байхгүй юу? Тэгэхээр бид нэр бүтээврүүдээ ялгуулсаа харна гэсэн. За А дээр байгаа хараа эхнийх нь сан гэж уншина. Гэсэн гээдлгоотой. За хоёр дахь нь гад гэж байна. Аад гэж ойлгох ёстой. Наа. За наа нэ ч юм уу тийм ээ? Бал, бил, балын дөрвөн зэрэг, валын дөрвөн зэрэг биш. Магц гэж уншина. Тэгэхээр энэ толгоонуудыг харахад бал бол авахгүй. Тэгэхээр энэ нэг 3 4 зүг орох боловч Б толгойд орохгүй шүү дээ. Энийг харж байна та нар энийг тийм ээ. Энэ авахгүй. Бус нь бол ингээд бүгд яах нь одоо энэ хувилгагч үсгтэй гэдэгт орж байгаа байхгүй. Яагаад бол өшин хэсгийгээд бодно гэсэн үг. За Б дээр харъя. Син гээдлгоодыг гисэн гэж бичсэн байна. Маар орно. Наа орно. Энэ одоо юу зураас гараад ирж байна. За энэ талыг харж байна уу? Т-толгойтой. Энэ орохгүй. Энэ хүү Х-толгойтой орохгүй. Тэгэхээр яаж байна вэ? Энэ биш байх нэ. За одоо вэг харж байна уу? Энэ сан, энэ гад, энэ нөгөө нэг Ж вэ? Цагийн бүтээвэр тийм үү? Бал, бил энэ орохгүй. Хуу орохгүй. За одоо тэгвэл энэ дээр сан, гад, наа, лаа, иктун энэ гээдлгоотой байгаа байхгүй юу? За тэгэхээр бидний сонгох хариулт нь яасан? Г байсан биш. За 3 дугаар хэсгийг харж байна уу? Аль хэсэгт бүх залгуур эс хуйлгаж үсгээр эхэлсэн бэ гэхээр сая дандаа хуйлгадаг уу гэж авдаг бүтээврүүдийг шууд залгадаг нөгөө жиж бусад хот гэсэн үгэнд орсон тэр эдгээр зээч тийм ээ Б эс дэгээр хэтэ толгойд бүтээвэр хаана байна вэ гэж асуусан. Тэгэхээр бид нэр алийг сонгох боломжтойсэн. Үгийг сонгох боломжтой. Чу, чэ, тийм ээ, ба, суга, эс толгойтой, тал, тил тийм үү? За ингэж ажиллах. За дараагийнх нь 4-р нь судуул гэж бичдэг. Түрүү чинь ажиллаж байсан тестэн дээр бас гарч ирсэн тийм. Судуул гэдэг. Энэ самбарын хажууднаас ашиглаад байна. За. Энийг жоохон багасчихъя зүгтгөө. За одоо ингэж юу чи инхээр харагдаж байгаа лөө? Харагдаж байна уу инхээр жоон жижигрүүлчихээр? Жижигрүүлчихээр л явахгүй байна тий. За би хажууд нь тайлбар хийх гэхгүй. За судал гэдэг үгийг судуул гэж бичнэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ тийм үү?
За тэгвэл одоо энэ дөрвөн бүтээгрүүдээс аль нь хүслийг шууд залгах вэ гэж байна. Тэгэхээр А дээр байгааг игд гэж харж байна уу? Игд. Б дээр гсэн буюу сан гэж уншина. В нь эктон гэж уншина. Г дээр хулар хүлэр буюу хэд толгойтой гэсэн. Тэгэхээр шууд залгах нь өөрөөр хэлэх юм бол судлахлаар гэж хүчих гээд байгаа байхгүй юу? Суудуулаар гэж хүчгээрээ энийг асуугаад байна л гэсэн. Шууд залгаж чичсэн. За дараа нь үг хүү иж эргэлдэг гэх түрүүчийн хичээл дээр ярьж хэлж өгсөн тийм. Ер нь та нар мэднэ шүү дээ. За тэгвэл хүүийг одоо гаргаж бичих юу н хаалаа өгөхээр А дээр хэ гэж уншина. Хүүгийн хүү тийм. Б дээр дэг, В дээр син, Г дээр бал гэж уншина. Тэгэхээр гидс авдаг буюу В-г харж байна уу? Өгсөн гэж хэлвэл тийм. Одоо би даалгавраа хийж өгсөн гэв. Хэрэглээ син бүтээврээ залгаж ингэж бичих гэсэн үг байхгүй. За 6 дээр 6 болоод ирэхээр саяны бидний түрүүчийн тестэн дээр хийсэн хуйлгагчдаа ингээ ээлжлээ сөөлж өгсөн байгаа. Тэгэхээр нэг бол юу хуйлгагч, эс хуйлгагч, эс хуйлгагч, эс хуйлгагч одоо энэ эс хуйлгагч хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энд игд байна, гсан байна, хуу байна, гад байна. Тэгэхээр бид нэр В буюу эс хуйлгагч буюу тэрэн дээр юу байх вэ? Энэ хуу гэсэн бүтээвэр болох хэрэгтэй байна. За дараачих нь 2 дугаар хэсгээс тайлбарлуулах тесттэй нь хадаа. Уяас хэцүү юм бэ? За 3 нь болохоор яг өмнөх хичээл дээр багш нь тайлбарлаж өгсөн болохоор энэ тестийг оруулж чадаа байхгүй. Тэгэхээр Д гэж байгаа энэ хэсгийг энэ хэсэг гэсэн. За дээсэр төгссөн үгийн араас нөгөө аль дагаврыг шууд залгаж бичих вэ гэж байгаа байхгүй. Тэгтэл игд гэхээр одоо гидс авна шүү дээ. Илц авна шүү дээ. Илцгаатай. Илгээ авна шүү дээ. Тэгтэл энэ хаа хэ гэдэг байгаагийн нөгөө бид нар хэвийн гаа гэ гэж байсан шүү дээ. Энийг нөгөө энэний араас залгаж бичихтэй хаа хэгээр галглээ шүү гэдээс нь юу байхгүй юу? Тэр дөрмийг чинь л асууад байна гэсэн. Тэгээд бид нэр гээ сонгох хэрэгтэй гэсэн. Ойлгоцсон уу энийг? Байна уу? Энэ одоо юм нүдээд ингээ юм хийгээд байхаа хүн болчооч гэж гуйсан чинь өнөөдөр хичээж байгаа чи юм болж байна. За яах вэ? За. Ойлгосон уу энэ гурвыг? Г буюу эсээр төгссөн үгийн араас хэвийн А гийг хаа хэгээр бичнэ л гэж ойлгох байхгүй. Тэгээд энэ дээр бид нар түрүүчийн хичээл дээр дас хаа гэж бичээд байсан шүү дээ. Санаж байна уу? За, тасга өөр дээвтэй чи юу байгаа вэ? За, энэ ийм жишээ байх хэрэгтэй. За, дараагийнхаа юун дээр ажиллая. За, дараагийнх нь аль вэ? Юу асуумаар байна? За, кириллээр үг өгсөн байхад харуулт, үйлд, гүйлд гээд сүүлд гээд үг өгсөн байх. Нөгөө язгуур дээр ямар бүтээвэр залгасан бэлээ гэдгээ бодно гэсэн. Харуултна гэдэг үг магадгүй одоо юу гэдгийг хүн хүлээж хүнийг алсаас харуулдах юм уу ингэж байлаа гэхэд чи хараас үүснэ гэсэн үг шүү. Тэгээ уул дэ гэсэн даагуур залгана гэсэн үг байхгүй. Үйл гэдэг бол одоо үйл гэдгээсээ л үйлдэнэ, тийм ээ. Тэгэхээр үйл гэдгийг яаж бичдэг вүлээ? Энэ нөгөө баахан дээвтэй өгнүүдийг л асуух гэдэг. Чинь үйл гэдгийг ингэж бичдэг. Энэ дээр дэвсгэр дэ залгаж иж үйлэд гэдэг үг үүсдэг. Үйлэд. Энэ бол ингэж бичдэг. За дараагаар нь гүйлд гэж. Гүй гэдэг үгийн одоо гүйлд гэдэг үгийн язгуур нь бол шүү дээ, тий? За энд гүү юу гэж бичдэг, тий? Тэгээд энэ дээр хэвийн юу орж ирж байна?
Илд орж ирж байгаа үе. За сүүлд гэвэл сегүүл гэж үчдэг тий. Сүүлдээ гэвэл ингэж үчнэ. Сүүлд гэвэл. Тэгэхээр эндээс бид нар юу болох вэ гэхээр гүйл язгуурын цай ялгаж харах хэрэгтэй. Тэгээд нөгөө язгуур бид нар үндэсний өвчгээрээ даалгавар олж байгаа учраас язгуур өөрөөр салгаж харж байгаа. Нөгөө Д гэж бичгүүлүү элдийн хамт бичигдэж байгаа үлээ гэдэг юм залгаж байгаа юм дээрээс харж харлаа яд ойлгогдож байгаа зү тий. Сүүл гэдэг дээр Д залгаж байгаа, үйл гэдэг дээр Д залгаж байгаа, харуул гэдэг дээр Д залгаж байгаа. Тэгвэл гүй дээр элдийг залгаж байгаа. Тийм үү зү. Тэгэл энийг вэ гэдгийг нь олчихно гэсэн үг байхгүй. За 5 дугаар тесттэй харж байна. За байгуул гэдэг үг нь одоо билээр төгссөн үйл үндэс байна гэж харна. За дараах бүтээрүүдийг залгахаар гиз жир гэлтг нь аль нь вэ гэхээр бүгд авах нь вэ дээр байж тий. Байгуулалц, байгуулагдаа, байгуул. За одоо багш нь бичиж хэлнэ. За байгуул гэдэг үг нь ийм байх юм биш. Тэгээд байгуулалц гэдэг үгээр зэчиж бичээ. За байгууллага гэдэг яг байгууллага гэдэг за дараа нь байгуул яа гэвэл байгуул гэдэг үгэн дээрээ холбогч хэрэглээ ягамолог яаж авдаг ш тийм ээ ингэж үчнэл гэсэн. Тэгэхээр бидний хариу вэ байсан юм шүү. За 6. За аль хэсэгт байгаа хэвийн дагууруудыг тийм ээ үндэсний бичигт адил хэлбэрээр бичих вэ гэж. За та нар энэ дээр алиг олсон? Бано. 6-аг зөв олсон уу? Тэгэхээр өөрөөр хэлбэл гагийн дөрвөн зэргийг Агийн дөрвөн зэрэг гэдэг эднэрийг бол Монгол хүчигт ерөөсөө л энэ төрсээр л тэмдэглэдэг байхгүй юу? Тэрийг л асуугаад байгаа гэсэн. За энэ жоохон муу хавчил байх шүү. Энэ г биш. Энэгээр бичнэ л гэсэн. Тэгээд 6-гийн хвэг ингэж болох гэсэн. За 7 дугаар тестэн дээр айл үгэнд үйлдвэрлэх хэвийн бүтээгрүүд тий давхарлаж орсон байх гэж асууж. Тэгэхээр л нөгөө бид нар язгуур юу ба санаа гэсэн. Сануул тэгээ сануулга суулга ядаж нэг кирилл дээр нь харьцуулах юм тий дуу тэгээ дуудалц юм аа гаргуул гэдэг юм ш. Тэгэхээр хэвийн бүтээгээр юу орсон нь хаав гаргуул нь тий гэв гэд ингээ уншмал гэсэн. За дараа нь 3 дугаар хэсгээс. 3 дугаар хэсгээс асуух юм байна уу? Гураас асуух юм байна уу хүмүүстээ? За нэгнээс ихтэй тайлбарлах. За дэвсгэр үсгээр дүүссэн үйл үндэсэнд байдлын аль дагаврыг одоо нөгөө уу гişгээр холбож өчөх байл гэж асууж байна. Тэгэхээр үйл өгнүүдээ өгчиж ардталт нав, бос, тул гэсэн үгнүүд өгсөн байна тийм. Тэгэхээр энэ дэр гидс авдаг гэхээр нөгөө нэг яагаан болор ши эсхий гэж тогтоогоорой гэдэг байдлын эсхий биш үү гээ дээр байгаа. Тэр байдлын эсхий чи өөрөө дүрм зөрчилж столгоотой хэрнээ яах нь авсхий гэвэл яах юм ингэж хүчилддэг баггүй. Бососхий гэвэл яах вэ? Ингэж хүчилддэг. Энэ дүрмийн чинь та нараас асууад байна л гэсэн. Тулсхий гэвэл яах вэ? Таяан тулсхий гэж бас орчээ гэх юм бол энэ дүрмийг асууад байна л гэсэн. За ийм юм байна. За хоёр доор болоод ирэхээр уншиж байна бид нар тийм. Гарахад гаралцахгүй. За юу гэж юм өвөхөд юу гэдэг үлдэхгүй гэж байгаа юм. Үлдэх гэж тийм. Тэгэхээр гаралцах гэдэг тэр улаанаар тэмдэглэсэн үйл өгөхтэй яах нь бүтцээрээ ижил үгийг болоорой гэж. Эхнийх нь гаргах байна. Тэгэхээр гаралцах гэдэг үгийн язгуур өөрөө гар угаацтай. Тэгээ гаралц гэдэг олноор нөгөө хамтралан үйлчлэх хийх байна. Тэгээд хээ бүтээвэр биш үү тийм үү? Яг ингээд зүгээр байгаагаар нь зарлуу. Тэгэхээр яг энэ бүтцтэй үгийг гэхээр яах нь илц хэвийн илцтэй
ийм хээтэй ийм үгнүүдийг олно гэсэн. Тэгэхээр бид нар хамгийн жээтэй вэ, энэ биш вэ, энэ хоёрыг ажиглахаар хүрэлцэх гэдэг үг шүү. Язгуур нь бүр. Эндээ илцийг ингэж тэмдэглэдэг тийм ээ. За дараагийнхаа хүүн ингэж тэмдэглэдэг. Тэгээ энэ хооронд гидчээр гэж үчээд байгаа. Ингэж болно гэсэн. За байдлын дагавартай үгийг олоорой гэж. Тэгэхээр энэ үгнүүдийг уншиж чинь үү? За байдлын дагавартай үг нь тэгэхээр хаана байна? За энэ байна. Энэ харин түлхүүр дээр зүг байсан уу? Азна гэдэг үг байна шүү дээ. Нөгөөх нь ажин гэж юм тийм. Энэ болохоор санагддаг юм. За энэ ажин юмыг ажиж харна гэсэн үг байна шүү. За болцсон уу? За дараа нь дөрөв дээр бүгдээрээ байдлын дагавар байгаа хэсгийг болоорой гэж. Тэгэхээр бид нар нөгөө хийв байдал, холбох төвсгөх нөхцөлөө чийжлээрээ бүтээвэрээ сайн анхаараарай гэдэг байгаа чинь энэ дээр харагдчихна гэсэн үг. За энэ слайднаас асуух юу байна вэ? Асуулт байна уу? За нэг 6. За 6 дээр нь болоод ирэхээр хэвийн дагаврын дараа байдлын дагавар орсон үгийг олоорой гэж байна. За тэгвэл бүтээ гэж байна шүү дээ. Тийм үү зөвхнийх нь. За дараагийнх нь бүтээлц гэж байна шүү дээ. Одоо кириллээр бүгдээр ингэж зарлж харахаас үүш. Бүтээч гэж байна шүү дээ. За дараагийнх нь бүтээцгуураас энэ тийштэй бүтээ гэж үсээд тийм ээ. Дараа нь бүтээ гэдэг чинь. За одоо дараалж орсон хаа байна? Хэвийн дараа байдал орсон гэж байна. Тэгэхээр бид нэр юу вэ? Энэ хэв бүтээ гэдэг тийм ээ. За энэ чих хэв. Тэр энийг хайх гэсэн байна шүү дээ. За үндсний бичгээр аль хэсэгт байгаа үйл үндэс залгуурыг гიშгээр холбож өчгөө гэж. Энэ дээр алдсан уу? Энэ цагаат толгойтой авдаггүй тий. Энэ эсхий авдаг штэ түрүү яриа л байсан. Энэ эзнээ авахгүй чих авахгүй. Тэгэхээр энэ гаруусхий гэж үчин тий. Молор ши эсхий чи юу шүү. Нэг байдлын эсхий шин ганцаараа зурж бийц аваад байгаа байхгүй. Тэгээ ингэж үчнэ л гэсэн. За тэгэхээр энэ бол өмнөх одоо бүтээвэр чэйжилж байгаа мó нөгөө холбох шигийн гиз авдаггүй нөгөө холбоно гэдэг байгаа дээр эс суулгагчтай холбохгүй гэдэг байгаа дээр эс суулгагч гэдэг байгаа энэ бүтээврүүд чинь юм багш нь ингээ асуугаад байна л гэсэн. За яаж энэ дүн авч яах вэ дээр? Хайггүй чадж байна уу? За одоо дараагийнхаа унших даалгавар руу орох үедүүлээ. За амжилтын үр төлөвийн тухай одоо бас мэдээж аваа. Мэдэнгээ бас нөгөө нэг тий алгалаа бүгдөө давтчих юм. Тий алгалынхаа. За тэгэхээр энэ зорилго юу муугаар өччих. За. Энэ уншиг харагдаж байна уу? Зураг нь гол. За уншаарай. За уншиж байна уу? Гончгоо байна уу? Яаж яана харагдаж байна уу? Юу харагдаад байна? Өмнө нь тэгээ харагдчихсэн юм уу? Юмаа харж ирсэн юм уу? За уншиж болж байна уу? За халуун урд амьдардаг урт нас. За тэгээд
Энд зүгээр амьтдын тухай юмнууд яваад байгаа байхгүй. За энийг уншаад та туулааны тухай юм байна. За. Алиа гэж уншаарай. Аяга хаяа зүгтөө гинэ. Ктав гэж юм. Энэ туулыг онцголсон байгаа байхгүй юу? За одоо энэ талтай байгаа шүү. Дөрвөн хөлтэй мянган таягтай гинэ. Уншиж гинэ үү? Аха. Дөрвөн хөлтэй мянган таягтай. Уншиж хавстаа тий ялгалуудаа хараад байна гэсэн үг. За арын модонд алаглаад байдаг алаг ирэн гэдэг нь 12 жилийн юм байна те. Баара гэдэг юм. За араатны хаан. За тэр хамгийн гол нь энэ дээрээс бид нэр үгээ уншаад тэгээ бас нөгөө тий алгалаад хараад яваад байх юм шүү л гэсэн үг. За энийг уншаад тахтаа юу гэж байна? Тайгад амьдардаг амьтан болохоор юу вэ? Энэ юу вэ? Ямар амьт юм? Ямар буга юм? Андгаа биш ээ. Цаа буга үстэй цаа. За дараа нь энийг уншаарай. Энэ жоохон сонио үгтэй. Юу гэж байна? Энэний урталд энэ юу вэ штэ? Энэ Г вэ штэ? Гээгүүлэгчийн өмнө орсон Г-гийн хоёр туслыг тавихгүй. Энийн туслыг тавьдаггүй ш. Тэгэхээр магшдаг гэж байна уу те? Магшдаг өвгөн махан сахалтай гэж байна. Тэр улаан сахалтай. Энэ дахиад ингэж онцголт юм ш. За дараа нь энэ уншигдэж байна уу? За булан гэдгийг булан гэж бичдэг гэсэн. Энэ буруу учсан. Булангаас бултас буруу хараад мишгэс гэдэг нь үү те? Мишгэс. Унших юм аа л гэв. За энийг уншаарай. Хара. Газар дор гүзээтэй шар тус. За уншдаг сайн хиймээр л юм байна да. За энэ шар дээрх нь харагдаж байна уу? Шараар бичсэн харагдаж. За тэгвэл саяны амж за. За. Хар юусаа харагддаггүй юм байна уу? За тэгвэл энэ дээр нэг юм багш нь нэрлээ явчих. За нөгөө үр төлөний нэрийг мэдэж авах гэсэн. Цааны тумбаг, туулайн бүжин, зарааны бөөдий, барын бамбар, арслангийн гүйг, цааны хугаш, дахианы цурваг, булганы гүлчхий, тарганы мөндөл. За эндээс мэдхгүй үр төлөө бичиж аваарай. За цааныхыг тумбаг гэж мэдэх хөлөө. Тугал гэдгээс бас өөрөөр тумбаг гэж нэрлэдэг юм байна. Зааны. За зарааныхыг бөөдий гэж мэднэ те. Арслангийн гүйг гэж мэдгөө. Тэгвэл бичиж аваарай. Арслан дээр үр төлийг нь гүйг гэдэг юм байна. Цаа буганыхыг хугаш гэдэг юм биш үү? За дахианыхыг болохоор цурууг. Яг нь улаан цуруу гэж ярьдаг штэ. Цаа буганыхыг хугаш. Дахианыхыг цурваг. За хулганд харваа бол мэдэх бах тий. Тий алгалууд нь харагдаж байна уу гэдгийг хармаар харагдахгүй байгаа юм уу? За одоо энэ доор байгаа нэг зургнууд дээр байгаа бүтээгрүүд харагдаж байна уу? За одоо дээр нь амьтдын нэр байна. Харж байна уу? Ингээд жижигхэн болгочхоор зүгээр юм шүү. Хүү байна уу? За одоо тэр эхнийх дээр ийм бүтээвэр байгаа байхгүй юу? Дараагийнх дээр ийм бүтээвэр байгаа. Миний самбар дээр бичиж байгаа харагдаж байна уу? За ийм бүтээвэр байна. За энд нь биччихье. Ийм бүтээвэр байна. За дараагийнх нь ийм бүтээвэр. За эдгээр бүтээврүүдээ юуны бүтээвэр байгаа л мэдж байгаа үстэй. Энэ юуны бүтээвэр? Энэ хоёр заахын тий ялгал байна тийм үү? Энэ хоёр юу вэ? Бүх оршихын тий ялгал байна. Энэ үлдэхийн тий ялгал байна. Тэр зурган дээр
Ямар үгнүүд одоо амьтны төрсөө гэхээр энэ байна. За уншаараа юу гэж вэ? Юу гэж уншаараа? Уншаад байгаа. За дахиад нэг гэж бичгэн шүү энэ дээр бид. За тэгээд энэ дээр за энэ үгийг юуч. За дахия гэж бичдэг тий. За эдгээр зургнууд дээр байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бүтээгрүүдийг тохирохоор нь аваачаад чи хуйлгаж бичих юм аа гэсэн. Тэгэхээр муур гэдэг ингэсэн байна тий. Хэрэм энэ ишгээр төгсөн үгийг хараад ишгээр төгссөн, дахиад ишгээр төгссөн, туулаа ишгээр төгссөн үг тий. За тэгвэл ишгээр төгссөн зарим үгэн дээр харьяалахын тий ялгал дээр, үг оршихын тий ялгал, гарахын тий ялгал дээр нөгөө холбох гişгийн үгүй холбох гişгийн сүүлийн гарч ирдэг гэдгийг санаж байгаа үстэй. Байна уу? За тэгээ ийм үгнүүдийг эдгээр нөхцлүүдийг алийн тохируулахаа ингээд юу. За муур гэдэг дээр одоо жишээлх юм бол юу гэдэг? За одоо энийг арилгачих дахиад. Та нар тохируулахдаа энэ бүтээгрүүдийг ингэж тохируулах гэсэн. За муурна гэж бичвэл яах юм? Тэгэхээр нөгөө ямар бүтээгрийн араас ямар үгийн араас ямар бүтээгрийг залгаж байгаа вэ гэдгийг харах гээд байгаа шүү дээ бүгдөө. За ингэж хараараа та нар бичих. За ингэж ойлгох болсон. За одоо тэгэхээр хараараа гэв хүчээр төгссөн үг араас энэ дутуу толгойд үгний араас энэ бусдад тий. Энэ ихшээр төгссөн учраас энэ яаж юм гээгүүлж толгойтой гэдэг. Эднийг харж байна. Тэгээд эдгээр та нар өмнө нь бол мэддэг байсан учраас ямар төгсгөлийн араас алийн дагуулдаг үлээ гэдгийг ерөнхийд нь яах юм. Сэргээ санчхал юу байхгүй юу? За саяныхыг энд хийлсэн харагдчихэв. За одоо энэ ихийг уншихгүй дээ одоо уншихгүй байх та. Харагдахгүй байна гэдэг байгаа л. Юу ч харагдахгүй нэг нэ. За юу ч харагдахгүй байна. За тэгвэл одоо энийг за бүгдөө тэгвэл сая нэг тарганы тухай их уншичаад тэн дээрээс тий ялгалтай өгнүүдэд ялгаж хүчээд дүрмээс сэргээх хэрэгтэй байсан аахгүй юу? За тэгвэл багш нь зургийн хэлбэрээр орой бас дахиад явуулъя да. За одоо энэ харагдаж байна уу? За эдгээр өгнүүдийг бичиж аваарай. Дүрс ялгам бичих үг ганц нэг чэйжлэх өгнүүд өгье. Та нар өгөн чэйжлэх хэвээр да тий. За энийг даалгаварт өгж байгаа шүү. Өөрөөсөө утгыг ялгаж бичихье шүү. Авчиж авч хэгээрээ. За хад дэвсгэржийн хадуу, хадаа. За эхэ гэсэн байна. Харагдаж байна уу? За бүгдийг нь бичиж аваад дүрс ялгам бичих утгын чи өөрөө ялгана гэсэн. За байж байгаа. За энэ даалгаврыг өгчөө. Тэгээ болгоны өнөөдрийнхөө хичээлийг энэс цааш болохоор харагдахгүй өнгийн юм нь харагддаггүй юм байна юус. За гэрийн даалгаварт энийг өгчөө. Энэ утга алах өгнүүдийг сайхан бичээд дэвтэр дээрээ бичснээр багш руугаа зургийн хэлбэрээр явуулаад тэгээд зөв бурууг нь ярилцаад. За 2 янзын хээр, 3 янзын хад те эхүүдийг ялгах нь шүү. Бичиж авцсан уу? За гэрийн даалгавар энэ шүү. Ингээ болгоно өнөөдрийг хичээлээ. Нэг их уншихсан чи явахгүй юм байна энэ юус. Хараар хэлэхгүй юугаар өгч болдгүй юм бэ? За болгоё хүүхдүүд.
За баяртай. Бүрний. Хаа. Бүрнээ. Энийг яаж хадгалдаг гэлээ? Хадгалах юм уу та? Бүрнээ. Чи хадгалах байх бүрнээ. Яаж хадгалах вэ? Энэ юм заалгач маа юм байна. Бүрнээ гэсэн хитэн санагдана.